Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ Reddit дээрээс гэртээ ганцаараа байж хахад тохиолдсон 6 эвгүй түүхийг уншиж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Би ер нь нам гүмийг эрхэмлдэг хүн. Яг энэ шалтгаанаар 5 жилийн өмнө том хотын замраагүй байдал, тасралтгүй дуу чимээ, хүмүүсийн хөл хөдөлгөөнөөс бүрэн холдож, ой модоор хүрээлэгдсэн, алслагдсан жижигхэн модон байшинд нүүж очсон юм. Тэр газар надад зөвхөн амьдрах орчин биш, харин боддоор амьсгалж, өөрийгөө дахин олж мэдрэх боломж олгодог аюулгүй тухтай орчин шиг санагддаг байлаа. Тэр байшин нэлээд том, гадна дуу чимээнээс бүрэн тусгаарлагдсан, ой мод нь манай хашаанаас гадагш цааш эцэс төгсгөлгүй мэт үргэлжилж хамгийн ойрын хөрш маань хүртэл хэдэн милийн зайд байрладаг тул шүн болохоор зөвхөн салхи, модны мөчөр шүргэх чимээ, хаяа нэг холоо сонсогдох шуудын дуу, эсвэл үл мэдэгдэх амьтдын хөдөлгөөнөөс өөр юу ч сонсогддоггүй. Яг л дэлхий дээр ганцаараа үлдсэн мэт мэдрэмж төрүүлдэг. Загасчлах бол миний хамгийн дуртай зүйл. Байшингийн ард байрлах нууран дээр би ихэнх цагаа өнгөрүүлнэ. Тэнд цаг хугацаа бараг зогссон мэт санагдаж, бодол санаа минь намжиж, ганцаардал надад хизээж дарамт биш, харин тайвшрал өгдөг зүйл болчихсон байлаа. Харин оройн цагаар том модон сарвчин дотроо сууж, гартаа хүүтэн шараарыг барин, нар моддын цаагуур аажмаар жарахыг харж, харанхуй ойгоос ирэх чимээг сонсох нь миний өдөр бүрийн хамгийн дуртай хэсэг минь байсан. Гэхдээ тэр тайван байдал нэг л өдөр аажмаар алдагдаж эхэлсэн юм. Эхэндээ маш жижиг зүйлсээс эхэллээ. Нэг мөчөр хугарах чимээ, навчис шажигнах чимээ, ой дотор ямар нэгэн амьтан хөдөлж байгаа мэт энгийн дуу чимээнүүд. Би тэднийг анзаарахгүй өнгөрөөж зүгээр л буг эсвэл өөр нэг жижиг амьтад байлгүй л гэж бодсон. Олон жил ийм орчинд амьдарсан хүний хувьд тийм чимээнүүдэд аль хэдийн тассан байв. Гэхдээ өдөр өнгөрөх тусам тэр чимээнүүд илүү ойртож, илүү ойрхон давтамжтай болж анзаарахгүй байх аргагүй болж эхэллээ. Тэгээ нэг орой би өөр төрлийн чимээ сонссон юм. Маажих чимээ. Тэр нь байшингийн хажуугаас илүү унтлахын өрөөнд байх цонхны хаваас гарч исэн бөгөөд маш сул, яг л хэн нэгэн анзаарахдахгүйгээр ямар нэг зүйл хийхийг хичээж байгаа юм шиг сонсогдож байлаа. Би сууж байсан сандлаасаа босон зүрх минь ертөнхөөсөө илүү хурдан цохилж эхэлсэн ч өөрийгөө тайвшруулан магадгүй хэрмэл байх гэж бодсон. Гэхдээ тийм байгаагүй. Дараагийн орой тэр чимээ дахин гарсан бөгөөд энэ удаа илүү ойр, илүү тод яг цонхны гаднаас сонсогдож би бүр тэр даруйдаа хөшөж орхив. Анхааралтай сонсох тусам дотор минь тайлбарлашгүй төгшөөр аажмаар нэмэгдэж эхэлсэн. Би цонхны хөшгийг баг зэрэг татаж нээгээд гадагш харахад сарны бүдэг гэрэлд бүх зүйл хэвийн мэт харагдаж байв. Ямар ч амтан, ямар ч хүн байгаагүй. Би тэр үед өөрийгөө зэмлэн зүгээр л салхи эсвэл модны мөчрөл цонх шүргэж байгаа байлгүй гэж өөртөө итгүүлэхийг оролдсон ч дотор минь нэг л зүйл буруу байна гэдг нь мэдрэгдэж байлаа. Тэр шөнө би хаалгаа сайн гихчин төгжээд орондоо оров. Угаасаа эргэн тойронд хүн байдаггүй болохоор би хаалгаач төгжихгүй унтчихдаг байсан юм л да. Гэвч дараагийн шөнө нь тэр маажих чимээ зогсоогүй, харин бүр өөрчлөгдсөн. Яг л хэн нэгэн цонхон дээр зөөлөн тогшиж анхаарал татах гэж байгаа юм шиг зөөлөн тогших чимээ. Би орноосоо үсрэн босч гарч хийдингээ аваад харанхуй коридороор алхан унтлахын өрөөрөө дөхөх тусам зүрх минь улам хурдан цохилж байлаа. Өрөөнд явж орон хөшгөөнийгээд гадагш гэрэл тусахад дахиад л юуж байгаагүй. Гэхдээ энэ удаа нэг л зүйл тодорхой болов. Би ганцаараа биш. Эргэн тойронд хэн нэгэн байна. Тэр ч би унтаж чадаагүй, шал тачигнах, модод дуугарах, бүр байшингийн жижиг чимээ болгон хитрхи чанга сонсогдож, яг л хэн нэгэн байшин дотор хөдөлж байгаа мэт мэдрэмж төрүүлсээр эцэст нь би ядарсандаа үүр цайж байхад унтаад өгөв. Дараагийн хэдэн шөнөнд тэр чимээ зогсоогүй. Бүр заримдаа ханнаас сулхан шивнээс сонсогдож байгаа мэт санагдаж би өөрийгөө галзуурч байна гэж бодохыг оролдсон ч айдас минь улмал бодит болж байлаа. Эцэст нь нэг шөнө би шийдсэн юм. Тэнд юуж байсан би өнөөдөр шалгаж үзнэ. Би гадаах сарвчнаасаа зэвсэг болгон хүн төмөр авч гартаа бариад илүү унтлахын өрөөрөөгөө орж гэрлийн асан булан бүрийг нь шалгав. Орон доогуур тавилгануудын ард гээд бүгдийг нь. Гэхдээ ямар ч хүн байсангүй. Тиймээс эргэж хараад гарах гэж байтал хувцсны шүүгээний хаалга баг зэрэг онгорхой байгаа нь анзаарагдав. Би энэ хаалгыг онгорхой орхиогүй гэдгээ мэдэж байсан. Энэ үед зүрх минь огцом доош унаж байгаа мэт болж би хаалга руу аажмаар ойртон хаалгыг нээж гэрэл тусахад дотор нь хинч байгаагүй. Гэхдээ буланд хананд үлгөгдсөн жижиг даавууны тасархай байлаа. Тэр даавуу хуучин урагдаад үлдсэн хувцсны хэсэг шиг харагдаж байв. Тэр мөчөд толгойд минь нэгэн бодол орж ирсэн. Энд хэн нэгэн байгаа юм байна. Манай байшинд магадгүй бүр удаан хугацааны туршид. Би тэр өрөөнөөс ухарч гарan хаалгыг нь чанга хааж төгжээд шууд гадагш гарч амьсгаа авахыг оролдсон ч ой модны харанхуу энэ удаад өмнөх шиг тайван биш.
Харин намайг мухардалд оруулж байгаа мэт санагдаж байлаа. Тэр шөнө би буудан дээр суугаагаараа гартаа бейсболын цохиур барьсан чихтэй унтсан. Гайхалтай нь юу ч сонсогдоогүй. Ямар ч маажих, ямар ч тогших чимээ байхгүй, хит нам гүм. Харин дараагийн шөнө нь би зориг гарган орондоо ороод унтах гэж оролцсон ч нүдэн аних мөчөд дахиад л тэр чимээ. Яг л өмнөх шиг. Би шууд орноосоо босч гарч идэнгээ аваад болгоомжлохчгүйгээр шууд хөшгийг татан нээхэд энэ удаа би зүгээр нэг харанхуй ойтой нүр тулаагүй. Тэнд хэн нэгний сүүдэр харагдсан. Цонхны яг цаана хүн зогсож байв. Цус минь яг л царцах шиг болж би дотроо ийм зүйл байх боломжгүй гэж бодсон ч бодит байдал өөр байлаа. Хэн нэгэн байшингийн минь гадаа зогсоод намайг ажиглаж байх нь тэр. Би тухайн үед яахаа мэдэхгүй байсан тул шууд л буцаага түшгөө хаачихсан. Тэгээ дараа нь уцаа гаргаж ирэн 911 рүү залгах үед гар минь чичирч би баг яаж ярьдгаа мартсан мэт сул дуугаар хаягаа хэлээд хэн нэгэн манай гэрт байна гэж операторт шивнээ хэллээ. Энэ үед коридороос маань чимээ гарч эхлэв. Удаанаар хэн нэгний алхах чимээ. Хэн нэгэн байшин дотор минь явж байна. Тэр дотор ороод ирчихэж. Би юу ч бодлохгүйгээр арын хаалга руугаа гүн байшингаас гүйж гараад ойруу шууд гүйж орон амьсгалаа тасалдах хүртэл зогсолтгүй гүйсэн. Эргэж харах ч зориг хүрээгүй. Холоос цагдаагийн машины чимээ сонсогдох хүртэл гүйсээр л байсан. Үүний дараа би тэр байшин руу дахиж хизээж буцаж очиагүй. Одоо хүртэл тэр байшин ой дунд ямар ч хүнгүй хэвээр л байгаа. Цагдаа нар ирээд байшин бүхэлдэн шалгасан ч тэд дотроос нь хэнийг ч олоогүй юм. Гэхдээ надад тэр байшин дахиж хизээж гэр шигмэн санагдахгүй гэдгийг л маш сайн мэдэж байна. Шүн бүр нүдэн анихад тэр чимээ дахин сонсогдох шиг болдог. Тэгээд ганц л бодол төрдөг. Тэр зүгээр нэг санамсаргүй ойд төрсөн хүн байгаагүй. Тэр боломжтой үеийг хүлээгээд шүн бүр намайг ажиглаж байсан. Би 22 настай байхдаа мөнгө хэмнэхийн тулд гэхдээ бас бага зэрэг хувийн орон зайтай болох гэсэндээ эцэг эхийнхээ байшингийн доод давхрын жижиг бейсментийг түрээсэлж эхэлсэн бөгөөд онлын хувьд энэ нь тусдаа амьдрахтай ойролцоо санагдах ёстой байсан ч бодит байдал дээр би эцэг эхтэйгээ хэтэрхий ойрхон тэд хүссэн үедээ доош орж иж болох байсан учраас бүрэн хувийн орон зай гэж хэлэхэд энэ нь хэцүү. Бүр найз нөхдөөч тайван урьж чаддгүй нэг тийм хачин хязгаарлагдмал мэдрэмж үргэлж дагалддаг байсан. Доод давхрын өрөө маань шатны дунд байрлах төвчдөг хаалгаар дээд давхраасаа тусгаарлагддаг. Миний байдаг бейсмент нэг том зочны өрөөтэй, жижиг гал тогоон тэр зочны өрөөтэйгөө нийлсэн. Харин цааш коридороор яваад миний унтлагын өрөө мөн угаалгын өрөө байрлах бөгөөд зочны өрөөнөөс шууд гадагш гарах тусдаа хаалгатай байсан нь нэг талаар тухтай, нөгөө талаар гаднаас хэн нэгэн шууд нэвтрэх боломжтой гэсэн үг. Энэ явдал амралтын өдрүүдээр эцэг их маань өөр мууж руу явсан байх үед болсон юм. Би анх удаа л үнэхээр хүсснээрээ дуу чимээ гаргаж санаа зовох зүйлгүй байх боломж гарсан тул найзууд болох Энтони, Жей хоёрыг ураад зүгээр л буудан дээрээ суун тоглолт үзээд пи вууж чанга хөгжим тавин оройг тайван дураараа өнгөрөөж байлаа. Тэр үед би өөрийгөө тасартлаа согтсон байсан гэж хэлэхгүй ч хангалттай халамцуу биеэ тэр чигт нь сул тавьсан байдалтай байсан. Эцэг их маань гэртээ байхгүй үед би дээд давхартай холбогдсон хаалгаа төгчдгүү. Учир нь тэд гинэд ороод ирэх үе гэж санаа зовох зүйлгүй, дээр нь том хөргөгч дээд давхарт байдаг тул уух зүйлсээ тэнд хадгалах нь надад илүү амар байдаг байв. Тэр орой найзууд маань манад жолоо барьж ирээд ууцхаасуу учраас буцаад явах боломжгүй. Тиймээс манад хонцгоохоор шийдцгэн манай зочны өрөөний том буудан дээр унтцгаахаар болсон юм. Тэр орой нилээд удаан үргэлжилж бид нилээн ууж агаад эцэст нь би тэдэнд сайхан амраарэ гэж хэлээд өөрийнхөө өрөө рүү орж унтахаар явлаа. Гэтэл хэдэн цагийн дараа би гинэд сэрчхөв. Эхэндээ шүн дунд сэрчих үү эсвэл өглөө үүрээр сэрчих үү гэдгээ ойлгоогүй. Гэхдээ яг юунаас болж сэрсэн гэдгээ бол шууд ойлгосон. Дээд давхраас хэн нэгний алхах чимээ сонсогдож байв. Эхэндээ би нэг их зүйл бодсонгүй. Энтони, Жей хоёрын нэг нь ус уух гэж эсвэл хөргөгч онгойлгох гэж дээшээ гарсан байх гэж бодоод нэг их тоолгүй нүдэн аним буцаад унтах гэж оролцсон ч хэдхэн минутын дараа өөр чимээ сонсогдов. Миний унтлагын өрөөний хаалганы бариулыг хэн нэгэн эргүүлээд онгойлгох гэж оролдож байна. Би хаалгаа үргэлж түгжиж унтдаг зуршилтай байсан тул түүний оролдлого нь амжилтгүй болсон ч яагаад тэдний хэн нэгэн нь миний өрөөнд орох гэж байгаа юм бол гэсэн бодол надад төрөв. Гэхдээ би хэд ядарсан байсан учраас зүгээр л унтаж байгаа дүрсгээд хариу үйлдэл үзүүлэхгүй байвал тэд өөрсдөө буцаад явчих байх гэж найдан хэвтэж байгаад удалгүй буцаад унтчихсан байлаа. Өглөөс ирэхэд Энтони аль хэдийн явчихсан, харин Жей буудан дээр унтаад үлдсэн байв. Би түүнээс шүн миний өрөөнд орж ирэх гэж оролдсон эсэхийг нь асуухад тэр үгүй ээ. Гэхдээ бас сайн санахгүй байна. Арай л их уучихжээ гэж хариулав.
Түүний энэ хариулт нь нэг л тодорхой биш байсан ч би тэр үедээ тийм ч ахаж холбогдол өгсөнгүй. Өдрийн туршид би найзуудтайгаа гадуур явж оройхон гэртээ ирэх үедээ маш их ядарсан байсан болохоор зүгээр л хоол идчихээд унтахыг хүсэж байлаа. Орондоо орж баг зэрэг зурагт үзэж байгаад зурагтаа унтраах тэр мөчөд дахин тэр чимээ сонсогдсон. Дээд давхраас хэн нэгний алхах чимээ. Яг өмнөх шөнийн адил, яг миний дээр байх гал тогооны хэсэгт хэн нэгэн алхаж байгаа мэт. Би энэ чимээг анхааралтай чагнасаар зүрхний минь цохилт баг багаар хурдасч дотроо энэ зүгээр л байшингийн шалны чимээ байх. Шалны модол агшиж тэлж гин гэж өөрийгөө тайвшруулахыг оролдсон ч дотор нэг л эвгүй таагүй мэдрэмж төрсөн хэвээр. Харамсалтай нь тэр мэдрэмж буруу байгаагүй. Үүнээс хэдхэн хормын дараа миний өрөөний хаалганы бариул дахин хөдөлж энэ удаа өмнөхөөсөө илүү тод, илүү хүчилсэн байдалтай. Дараа нь хэн нэгэн зөөлхнөөр өрөөний минь хаалгыг тогшхон тэр. Энэ үед бүх биеэр минь хүүт даах мэдрэмж төрж би шууд босон уцаа шүрч аваад гэр бүлийнхэн болон найзууд руугаа мессеж бичиж эхэлсэн. Тэдний хэн нэг нь би байна, өрөөний чи үүдэн зогсож гин, хаалгаа онгойлго гэж хариу бичих байх гэж найдсан ч дотроо энэ бүхэн бараг боломжгүй гэдгийг мэдэж байв. Би хинбэ гэж асууж зүрхлээгүй, зориг хүрээгүй. Тэгээд орныхон хажуунаас чимээгүй хүн босч булангийн шүүгэний ард нуугдан гартаа таарлцсан хүнд зүйлийг барьж аваад хэрвээ хаалгыг маань хэн нэгэн эвдээд орж ирэх юм бол шууд зүргэлэн довтлохоор бэлтгэн зогссоор байв. Цаг хугацаа бараг зогссон мэт санагдах тэр 10 минутыг хөдөлгөөнгүй өнгөрөөсөн. Хэдийгээр дахин хаалга тогших чимээ сонсогдоогүй ч би тайвширч чадаагүй. Эцэст нь 911 руу залгаж аль болох нам дуугаар болсон явдлыг хэлээд өрөөнөөс гарахаас айж байгаагаа тайлбарлан оператороос цагдаа нарт цонхон дээр ирээрэй гэж дамжуулахыг хүссэн. Учир нь өрөөнөөс гарч хаалгаа онгойлгох зориг надад үнэхээр байгаагүй. Удалгүй цонхны гаднаас зөөлөн тогших чимээ гарч би цонхоо найн түлхүүрээ цагдаа нарт өгсөний дараа тэд гаднаас орж ирэн бүх өрөөг шалгаж эхэлсэн. Доод давхар бүхэлдээ шалгагдсан ч юу ч олдоогүй. Тэгээд бид дээд давхарт гарч өрөө бүрийг нэг нэгээр шалгаж эхлэв. Тэгээд цагдаа нар эцэг эхийн маань унтлахын өрөөнд орсны дараа бүх зүйл өөрчлөгдсөн юм. Намайг коридорт зогсож байхад цагдаа нарын явж орсон унтлахын өрөөнөөс гинэт орилох, түжигнэх чимээ сонсогдож би хаалгаар нь шагаан дотгош харахад хоёр цагдаа орны доороос хэн нэгнийг гаргаж ирэх гэж оролдож байсан. Тэр мөчөд гидсмэн зангирч бүх бие минь хөшөж орхив. Удалгүй тэд нэг өндөр, бохир хувцастай, аимшигтай төрхтэй эрийг орон доороос гаргаж ирсэн бөгөөд тэр хүний харц. Над руу чиглэсэн тэр харц. Би одоо хүртэл мартаж чаддаггүй. Тэр яг л намайг таньдаг мэт уур, үзэн ядалт толилдсон харцаар над руу ширтэж байлаа. Яг л би ямар нэг буруу зүйл хийсэн мэт мэдрэмж надад төрүүлсэн нь үнэхээр тайлбарлашгүй аимшигтай байсан. Цагдаа нар түүнийг аваад гарсны дараа л би сая нэг амьсгаа авахтайгаа болов. Герман бүхэлдээ аюулгүй болсон мэт санагдсан ч толгой дотор нэг л асуулт эргэлзээр байв. Тэр яаж орж ирсэн юм бэ? Магадгүй би тэр шөнө хаалгаа төгжээгүй байх. Найзуудтайгаа чанга хөгжим тавьж байх үед тэр зүгээр л ороод ирсэн байж магадгүй. Эсвэл бүр илүү аимшигтай хувилбар нь тэр айл хэдийн байшин дотор байсан. Биднийг ирэхээс ч өмнө намайг найзуудтайгаа буудан дээр суун ууж, идэж, инээлдэж байхад тэр манай байшинд чимээгүй харанхууд хаа нэгтээ нуугдаад биднийг ажиглаж байсан байх. Би 30 гаруй настай ганцаараа амьдардаг залуу. Энэ түрээсийн байшинд аль хэдийн 1 жил гаруй хугацааг өнгөрөөсөн. Анх нүүж ирэхдээ зүгээр л боломжийн үн нам гүм орчинд нь татагдж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ газар надад илүү их учир утгатай болж өглөөний кофе уудаг болон орой бүр гэрлээ унтраахаасаа өмнө шалгадаг хаалга бүр хананд хүртэл танил үнэр шингэсэн мэт мэдрэмж төрдөг болсон юм. Өөрөөр хэлбэл энэ зүгээр нэг түрээсийн байр биш, харин миний амьдралын нэг хэсэг болсон байлаа. Энэ явдал пүрэв гаригийн орой яг л бусад өдрүүдийн адил тайван өнгөрөх ёстой байсан нэгэн орой болсон бөгөөд цаг бараг оройны 11 өнгөрч би орондоо орохоор бэлдэж байв. Гэр дотор урдын л адил бүх зүйл нам гүм, хэвэн, аюулгүй. Гэтэл тэр мөчөд гинэт гаднаас урд хаалгыг минь хүчтэй, бүр хэтэрхий хүчтэй цохих чимээ гарлаа. Тэр чимээ зүгээр нэг хэн нэгэн хүн ирээд хаалга тогшиж байгаа биш, харин яг л хаалгыг маань нэвдэж орж ирэх гэж байгаа мэт маш ширүүн, тасралтгүй, ууртай цохилт байсан. Би ихэндээ гайхаж, дараа нь баг зэрэг уур хүрсэн ч айсангүй. Учир нь би өөрөө нэлээд том биетэй болохоор ямар ч тохиолдолд өөрийгөө хамгаалж чадна гэдэгтээ итгэдэг. Тиймээс хэн ийм орой ингэж балаарч байна вэ гэсэн бодол толгойд орж цонхоор харахыг оролдсон ч үүдний гэрэл буруу туссан байсан учраас гадаа хүн тод харагдахгүй зөвхөн хөдөлгөөн нь л бүдэг бадаг мэдэгдэж байв.
Би хаалгаа нээхээр шийдсэн. Гэхдээ бүрэн нээгээгүй. Хамгаалалт болгож давхар хаалганыхаа доторхыг нь нээгээд гаднах торон хаалгаа хаалттай үлдээв. Намайг хаалга онгойлгох мөчөд хаалганы цаан зогсож байсан хүн миний төсөөлж байснаас огт өөр байдалтай харагдаж байлаа. Тэр нэлээд сандарсан, ууртай, тогтуургүй, үсэн сэгсэжгсэн, хувцс нь олон хоног өмссөн мэд үрчиж бохирдсон. Нүд нь ийш тийш тогтож чадахгүйгүйч амьсгаа нь хүнд яг л хааны газраас гүйж ирсэн юм шиг эсвэл паникнд орж байгаа мэт харагдав. Тэр ч бодгой нэг газараа зогсож чадахгүй нааш цааш шалхалж байсан нь надад анхны секундээсээ л нэг л эвгүй мэдрэмжийг төрүүлсэн. Би тэр хүнээс юу хэрэгтэйг нь асууж амжаагүй байхад тэр шууд над руу орилж эхэлсэн бөгөөд энэ байшин түүнийх. Би энд хууль бусаар орж ирсэн. Одоо шууд гарахгүй бол цагдаа дуудах болно хэмээн хачгарч эхлэв. Эхэндээ би түүнийг согтуу, эсвэл мансуурсан, эсвэл бүр сэтгцийн асуудалтай байж магадгүй гэж бодоод тайвшруулахыг оролдсон буруу байшинд ирсэн байна гэж тайлбарлахыг хичээсэн ч тэр миний хэлсэн үг бүрийг үл тоомсорлож, улам уурлаж, улмал ширүүн авирлаж эхэллээ. Тэгээд гинтэл яг ямар ч анхааруулгагүйгээр тэр энэ байшингийн доторх зүйлсийн талаар нэг нэгээр нь ярьж эхэлсэн. Гэхдээ түүний хэлсэн зүйлс энгийн зүйлс биш. Гаднаас харагдах боломжгүй зөвхөн дотор нь амьдарч исэн хүн л мэдхээр нарийн зүйлс байв. Жишээ нь мастер унтлагын өрөөнд байх угаалгын өрөөний хаалга буруу хийцтэй тул онгоохтой жорлон руу тулдаг гэдгийг, мөн арын хаалга гацдаг учраас онгоолгохын тулд бага зэрэг өргөж байж эргүүлэх хэрэгтэйг. Үүнээс гадна бас өөр олон жижиг зүйлс нээх анзаарагддаггүйч амьдарч ижил мэдхээр тийм зүйлсийг дурдсан нь намайг эвгүүцэлв. Энэ хүн зүгээр нэг гадны хүн биш юм байна гэсэн бодлыг ч төрүүллээ. Гэхдээ энэ бүхнээс илүү аимшигтай зүйл нь дараа нь болсон юм. Учир нь тэр гэнэт нэг хавтас гаргаж ирээд надад баримтууд үзүүлж эхэлсэн бөгөөд тэнд нь түрээсийн гэрээ мэт харагдах бичиг байлаа. Тэрхүү цаасан дээр түүний нэр мөн намайг нүүж ирснээс 6 сарын дараах он сар бичигдсэн байв. Түүнчлэн энэ хаяг руу илгээсэн захидлууд хүртэл түүний гарт байсан бөгөөд бүх зүйл хэтэрхий жинхэнд хэтэрхий бодит харагдаж байв. Гэхдээ хамгийн их сэтгэл сэртхийлэгсэн зүйл нь тэр уцаа гаргаж ирэн надад зургнууд харуулсан тэр мөч. Учир нь тэр зургнууд зүгээр нэг зураг биш. Харин яг миний одоо амьдарч байгаа байшингийн дотор авсан тэр өөрөө бүр миний буудан дээр сууж зурагт үзэж байгаа, галтгоон тоол хийж байгаа, бүр одоо миний унтдаг өрөөнд хэвтэж байгаа зургууд байв. Зарим зураг дээр нь түүнтэй өөр хүмүүс ч бас хамт байсан ч би тэдний хэнийг ч танихгүй, огт харж байгаагүй хүмүүс. Тэр бүр энэ зургуудын нэгийг нь саяхан 7 дугаар сарын 4-нд авсан гэж хэлсэн бөгөөд тэр зураг дээр нэг эмэгтэй селфи хийж өөр хит хитэн хүмүүс галтгооны ширээний ард инээлдэн сууж хажууд нь ил 100 хүртэл хасаалттай. Бүх зүйл хэтэрхий нарийн, хэтэрхий логиктой, хэтэрхий бодит харагдаж байсан тул тэр мөчөд би өөрийнхөө дурсамжинд хүртэл эргэлзэж эхэлсэн. Дотроо би ямар нэг зүйл мартчихсан юм биш үз? Би үнэхээр энд ганцаараа амьдардаг билүү гэсэн бодол хүртэл орж ирэв. Энд болоод байгаа бүх зүйлс тайлбарлагдах боломжгүй, бараг бодит бус мэд санагдаж эхэлсэн тул би эцэстэн цагдаа дуудахаар шийдэж зүгээр л энэ бүхнийг хэн нэгэн гаднаас нь шалгаж үнэн худлыг нь тогтоогоосоо гэж хүссэн. Харин яг энэ мөчөд тэр хүний ааш гинэт өөрчлөгдөн уртайх шиг ууртай биш харин тайван бүр хачин жигтэй тайвширсан байдалтайгаар за би гадаа хүлээж гэж хэлээд шууд харанхуй руу цааш алхан алга болсон юм. Цагдаа нарыг ирэхэд би бүх болсон явдлыг тайлбарласан ч тэд тэр хүнийг зүгээр сэтгцийн асуудалтай байх одоо явчихсан бол зүгээр дээ гэж хэлээд л яваад өгсөн. Харин би тэндээ үлдээд хаалгаа цоожлоо зогсож байхдаа дотор минь хамгийн том асуулт эргэлдэж байв. Энэ хүн яг хэн юм бэ? Дараа нь би байшингийн эзэнтэй холбогдож өмнөх түрээслэгчтэй хүртэл ярьсан ч тэр энэ хүнийг огт танихгүй 3 жилийн турш ганцаараа амьдарсан гэж хэлсэн. Байшингийн эзэн ч бас хизээч ийм хүнтэй түрээсийн гэрээ хийж байгаагүй гэж баталсан нь бүх зүйлийг бүрч ойлгомжгүй болгов. Үүнээс хойш 2-7 хоног юу ч болоогүй би баг багаар тайвширч эхэлсэн. Магадгүй энэ бүхэн зүгээр нэг төрлийн лувр байсан байж магадгүй гэж өөрийгөө ятгах эхэлсэн ч тэр бодол удаа үргэлжлээгүй. Учир нь нэг орой найзуудтайгаа гадуур гарч ирээд гэртээ орж ирэхэд байшин минь бүхэлдээ эмх замраагүй болчихсон байлаа. Энэ бол энгийн хулгай биш. Үнэтэй зүйлсийг аваа зугтсан биш. Харин яг л хэн нэгэн тодорхой зүйл хайж өрөө бүрийг нэг бүрчлөө уухаж шүүгээ бүрийг онгойлгож бүхнийг оронгоор нь эргүүлсэн мэт харагдаж байв. Энэ бүхнээс хамгийн аимшигтай нь бүх үнэтэй эд зүйлс маань байрандаа байсан. Бас хаалга маань эвдрээгүй байсан нь энэ хүн түлхүүртэй байсан гэсэн үг. Тэр мөчтөл бүх зүйл хоорондоо холбогдож эхлэв. Тэр хүн, тэр зургнууд, тэр баримтууд, бас энэ гэрт маань нэвтэрсэн хэрэг. Энэ бүхний хамгийн тайлбарлашгүй, хамгийн сэтгэл түгшээсэн хэсэг нь одоо хүртэл хэвээр үлдсэн.
тэр зурагнууд. Учир нь баримтыг хуурамчаар хийж болно, загтлыг хуурамчаар явуулж болно, бүр түлхүүрийг ч хуулбарлаж болно. Гэхдээ тэр зурагнууд бүр хэтэрхий бодит. Тэр зурагнууд дээр байсан хүмүүс үнэхээр л энд байсан. Яг энд, яг миний амьдарч байгаа энэ байшинд. Тэгээд энэ бодол, энэ мэдрэмж одоо хүртэл намайг тайван байлгадаггүй. Учир нь заримдаа шөнө орой гэр дотор нам гүн байх үед би ганцаараа байгаа биш юм шиг. Хэн нэгэн өмнө нь энд амьдарч исэн биш, магадгүй одоо ч энд надтай хамт байгаа мэт мэдрэмж төрдөг. Энэ явдал ойролцоогоор 6 сарын өмнө болсон юм. Одоо хүртэл тэр оройг эргэн бодох бүрт бүх зүйл ямар нарийн төлөвлөгдсөн, ямар их мэдээлэл дээр тулгуурласан байсан нь намайг бүр ихээр айлгаж, би тухайн үедээ юу болж байгааг бүрэн ойлгоогүй ч одоо бодоход тэр бүхэн зүгээр нэг санамсаргүй тохиолдол огт байгаагүй гэдг нь улам илүү тодорхой болдог. Тэр үед би дөнгөж Төрлөх хот руугаа буцаад нүгэд ирчихсэн байсан үе. Ингэх болсон гол шалтгаан нь ээжтэйгээ ойрхон байж шаардлагатай үед нь тусалж дэрэгдэн байх гэж. Учир нь сүүлийн үед ээж маань эрүүл мэндийн хувьд тогтворгүй, хаяа гэр дотроо унаж тэнцвэрээ алдах болсон ч өөрөө тусламж авахыг хүсдэггүй. Би зүгээрээ гэж хэлээл өнгөрдөг байсан нь намайг дотроос минь үргэлж зовоож ямар нэг муу зүйл болох вэ гэсэн бодлыг байнга төрүүлдэг байсан юм. Би ээжийнхаа байшингаас ойролцоогоор 20 орчим минутын зайд байрлах жижигхэн байшинд нүүж оров. Энэ нь нэг талаараа надад ээж дээрээ хурдан очих боломжийг олгож байсан бөгөөд нөгөө талаараа өөрийн гэсэн хувийн орон зайтай байх, биедан амьдрах боломжийг маань ч гэсэн хадгалж өгсөн юм. Тиймээс тухайн үед энэ нь хамгийн зөв тэнцвэртэй сонголт мэт санагдаж байлаа. Гэхдээ үнэндээ тэр үед ч гэсэн би дотроо байнга нэг зүйлээс айж явдаг байв. Хэрвээ ээж маань гинт унаад өгвөл яах вэ? Хэрвээ тэр надад хэлж амжихгүй ямар нэг зүйл болчихвол яах вэ? Хэрвээ би хоцорчихвол яах вэ? Гэсэн бодлууд өдөр тутмын амьдралын минь ард чимээг үхэн дагаж явсаар л байлаа. Тэгээд нэг оройны 9 цаг орчим болж исэн байх. Би зүгээр л буудан дээрээ суун зурагт үзэнгээ тэр оройг өнгөрөөж байлаа. Бүх зүйл маш энгийн, ямар ч асуудалгүй мэт санагдаж байв. Тэр мөчөд миний утас дуугарч дэлгэцэн дээр танихгүй боловч манай хотын дугаар гарч ирсэн тул би шинэ нүүж ирсэн хүн гэдгээ бодоод магадгүй ямар нэг хэрэгтэй дуудлага байх гэж үзэн шууд утсаа авсан. Утасны цаанаас нэг эмэгтэй өөрийгөө ойролцоох эмнэлгийн совилогч гэж танилцуулаад маш тайван, итгэл төрхөө цоолоогоор ярьж эхэлсэн бөгөөд тэр ээжийг минь нэг цагийн өмнө унаад толгоогоо цогсон байдалтай эмнэлэгт хүргэгдэж ирсэн гэж хэлэхэд миний дотор яг л хоосорч айдас минь гинэт бодит зүйл болж хувирсан мэт санагдсан. Учир нь энэ бол миний хамгийн их айж байсан зүйл шүү дээ. Тэр эмэгтэй ээж маань бүтэн нэр, хаяг, бүр хэдхэн сарын өмнө хийлгсэн мэс заслыг нь хүртэл яг зөв хэлжсэн тул би нэг ч секунд эргэлзээгүй. Бүхэл зүйл хэтэрхий бодит мэт санагдаж би шууд босоод хаалгаа төгчгөөж мартан түлхүүрээ аваад машин руугаа яаран гарсан. Тэр үед надад ганц л зориг байв. Эмнэлэгт аль болох хурдан очих. Эмнэлэг хүртэлх тэр 20 минут миний хувьд эцэс төгсгөлгүй урт санагдаж, жолоо барьж байхдаа толгой дотор минь хамгийн муу бодлууд эргэлдэн, болоод байгаа бүхэн ердөө сайнаар төгсгүй мэт санагдаж байсан ч би өөрийгөө тайвшруулах гэж хичээн, магадгүй зүгээр л жижиг зүйл байх. Магадгүй би ихтрүүлж бодож байгаа байх гэж өөрийгөө хуурч байлаа. Эмнэлэгт очиод би шууд бүртгэлийн хэсэг рүү гүйж очин ээжийнхаа нэрийг хэлж унсан тухай дуудлага авснаа тайлбарлахад намайг сонсож байсан ажилтан ихэндээ бага зэрэг гайхсан байдалтай над руу хараад дараа нь компьютер дээрээ нэг зүйл шалгачаад маш ийдэг боловч тодорхойгоор ийм нэртэй хүн өнөөдөр ирээгүй гэж хэлхэн тэр. Би тэр үед дотроо системд нь ямар нэг алдаа гарсан байх гэж бодоод хэдхэн минутын өмнө дуудлага хүлээн авсан гэдгээ дахин хэлсэн ч түүний хариулт огт өөрчлөгдөөгүй. Харин эсэргээрээ тэр эмэгтэй намайг ээж рүүгээ залгаж зүгээр байгаа хэсгийг нь шалгахыг зөвлөв. Би ч түүний хэлснийхэн дагуу гадагш гарan уцаа гаргаж ирээд ээж рүүгээ залгахад ээж маань уцаа авлаа. Тэр зүгээр гэртээ унтчихсэн бөгөөд юу болоод байгааг ойлгохгүй яагаад ийм орой залгаж байгааг минь асуухад би түүнийг айлахгүй тулд зүгээр л шалгасан юм аа гэж хэлээд уцаа тасалсан. Тэр мөчтөл бүх зүйл ойлгогдож дотор минь хүүтдэн энэ бүх зүйл зориуд зохион байгуулалттайгаар хийгдсэн зүйл байсан гэдг нь тодорхой болсон юм. Хэн нэгэн намайг гэрээс гаргахын тулд миний хамгийн их айдаг зүйлээр намайг хуурсан байх нь. Энэ нь зүгээр нэг санамсаргүй байдлаар сонгосон арга биш. Харин намайг маш сайн мэддэг, миний сул талыг ойлгодог хүн хийсэн зүйл гэдгийг би тэр мөчтөл ойлгосон. Би шууд машиндаа суун буцаад гэр рүүгээ явах үед уур, айдас, өөртөө гомцсон мэдрэмжүүд бүгд холилдож яаж би ингэж амархан итгэчих вэ гэсэн бодол толгойноос гарахгүй байлаа. Гэртээ буцаж ирэхэд хаалга маань гаднаасаа хэвэн харагдаж байв.
Би хэсэг зур өөрийгөө хэтэрхий их зүйл ургуулan бодсон юм биш үстэй гэж бодохыг оролдсон ч дотгош ормогц бүх зүйл өөрчлөгдсөн. Байшин дотор бүх зүйл эмх замраагүй, шургуулгууд нь онгорхой, эд зүйлс шалаар нэг хөглөрч байлаа. Телевизэр, лаптоп, үнэт эдлүүд маань алга болсон байсан ч намайг хамгийн их цочроосон зүйл нь зөвхөн үнэтэй зүйлс минь алга болоогүй. Харин тэд манай гэр бүлийн зургуудыг бүгдийг нь хүрээнээс нь салгаж аваад явсан байв. Бүр угаалгын өрөөний эмийн шүүгэн дотор байсан эмийн жортой олгогддог эмнүүдийг хүртэл аваад явсан байлаа. Энэ бүхнийг зүгээр нэг энгийн хулгай биш, харин илүү нарийн зоригтой үйлдэл байсан гэдгийг нь илтгэж байсан юм. Учир нь хинч мөнгө олохын тулд гэр бүлийн зургуудыг авч явдаггүй. Хинч зүгээр л санаандгүйгээр хүний эмийн мэдээллийг цуглуулдаггүй. Энэ бүхэн илүү гүн утга санаатай. Энэ бодол дангаараа л надад илүү их айцыг төрүүлдэг. Үнтэй зүйлсээ хулгаад алдахаас ч илүү аимшигтай мэдрэмж. Би тэр үед цагдаа дуудсан ч дотроо үүнийг хийсэн хүмүүс айл хэдийн холдоод явчихсан гэдгийг нь мэдэж байсан. Би цагдаа нарт болсон бүхнийг аль болох дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Тэр дундаа уцаар ярьсан эмэгтэй хоолой, хэлсэн үг, миний болон ээжийн талаар мэдэж байсан бүх мэдээллүүд гээд бүгдийг нь санаж байгаагаараа хэлж өгөхөд цагдаа нарч надтай ижил дүгнэлтэнд хүрч энэ бол санамсаргүйгээр гэрт хулгай орсон хэрэг биш, харин бидний тухай маш тодорхой мэдээлэлтэй хүн байсан байна гэдэг дээр надтай санал нийлж байсан юм. Хамгийн аимшигтай нь би энэ хүн хэн байж болох талаар ямар ч тодорхой хүн нэрлэж чадаагүй. Энэ бүх мэдээллийг хэн яаж олж авсан байж болох талаар бодох тусам илүү ойлгомжгүй, илүү аимшигтай санагдаж эхэлдэг. Дараагийн хэдэн 7 хоногт нь юу ч болоогүй ч энэ нь намайг тайвшруулаагүй. Харин ч эсэргээрээ энэ дууссан уу эсвэл зөвхөн эхлэл байсан уу гэсэн бодол толгооноос гарахгүй үргэлж хэн нэгэн биднийг ажиглаж байгаа мэт мэдрэмж төрдөг хэвээрээ. Ээж маань магадгүй санамсаргүйгээр буруу хүнд итгээд хэд их мэдээлэл өгсөн байх боломжтой хэмээн би таамаглаж байгаа ч ээж маань маш нихур болгоомжтой хүн. Тэр хизээж сайн мэдэхгүй хүндээ хувийн амьдралаа тоочихгүй. Одоо хүртэл би дотроо нэг л тайван биш байдалтай байгаа. Учир нь энэ бүхнийг хийсэн хүн бидний амьдралын тухай хэтэрхий ихийг мэддэг. Хамгийн аимшигтай нь тэр хүн одоо хүртэл хаа нэгтээ дараагийн алхмаа хүлээж байгаа мэт мэдрэмж одоош надад төрсөн хэвээр л байна. Энэ явдал ойролцоогоор 3 жилийн өмнө болсон. Би тэр үед гэр бүлийнхэнтэйгээ хамт жижигхэн тэмч том биш байшинд амьдардаг байлаа. Хүүхэд насныхаа ихэнх хугацааг ахтайгаа нэг өрөөг хуваалцаж, өрөөний хоёр талд тус тусдаа нэг ор, хоёр шүүгээ. Бид хоёрын хинхэнд нь хангалттай зай байхгүй, ширээ тавихч боломжгүй, ер нь давчуу биш ч тухтай гэж хэлэхэд хэцүү орчинд өссөн. Тэгээд удалгүй ах маань ахлах сургуулаа төгсөж коллежид явах үед би бараг л тэр даруйд нь түүний орыг нь гаргаж өрөөгөө өөрийн хувийн өрөө болгож хувиргав. Энэ үед анх удаа л жинхэнэ утгаараа хувийн орон зайтай болж байгаа мэт мэдрэмж төрж байлаа. Өрөөндөө шин ширээ байрлуулж хичээлээ доор подволд эсвэл аавынхаа өрөөнд биш өөрийнхөө өрөөнд хийх боломжтой болсон нь надад үнэхээр том өөрчлөлт шиг санагдаж байв. Энэ байдал дараагийн 2 жилд нь ямар ч асуудалгүй үргэлжилсэн. Харин дараа нь би өөрөө коллежид явж гэртээ байхаа болсон тул өрөөний асуудал надад огт хамаагүй болсон ч төгсөөд эргэж ирэхэд ах маань айл хэдийн төрсөн хоттой ажилд орж гэртээ буцаад нүгэд ирсэн байв. Тэр буцаж ирсэн даруйдаа миний нэлээд хугацаа зарцуулан байж тогтчулсан өрөөг дахин өөрийн өрөө болгосон. Эхэндээ би үүнд нь бага зэрэг дургуутсан ч эцэг их маань "Чээж бас өмнө нь түүний орон зайг авсан шүү дээ" гэж хэлэхэд нь маргах аргагүй санагдаад зүгээр л хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд би коллежоо төгсөөд ахыхаа адил төрсөн хоттой ажилд орж гэртээ буцаж ирэхээр шийдсэн ч энэ удаа надад өөрийн өрөө байхгүй байсан тул байшингийн цорын ганц сул өрөө болох дээд давхрын жижиг өрөөнд орохоос өөр аргагүй болов. Тэр өрөө өмнөх өрөөний маань бараг тал шиг хэмжээтэй. Аавын ажлын өрөөний яг хажууд гаражийн дээр байрладаг тул гаражийн хаалга онгоох бүрт шалан дөрөгдөг. Дотроо ханан дээр огтлолцсон 2 цонхтой, нэгэн зам руу, нөгөө нь байшингийн хажуу тал руу харсан. Тийм ч тухтай биш ч ихэнхдээ нам гүм тусгаарлагдсан мэдрэмж төрүүлдэг ийм өрөө байв. Тэр шөнө баасан гаргийн шөнө байсан. Би гэртээ ганцаараа ах маань өөр хотод ажилтай, харин эцэг их маань далайн хэргийн байшиндаа амралтын өдрүүдийг өнгөрөөхөөр явсан байсан тул байшин бүхэлдээ хоосон, юр бусын нам гүм. Тэр өдөр ажлын дараах ядаргаа намайг гадагшаа гарах хүсэлгүй болгож зүгээр л хоол захиалж идээд эрт унтахыг хүссэн тийм нэг орой байлаа. Цаг оройны 11 цаг 30 минут орчим болж би орон дээрээ хэвтэн ном уншаад өдөржин хоримтлагдсан ядаргаагаа тайлахыг хичээж байтал гэнэт гаражийн хаалга онгойх тэр танил чимээ сонсогдоод шал бүхэлдээ чичирч эхлэхэд эхэндээ би анзаараагүй ч
Хэдхэн секундын дараа энэ нь ямар ч боломжгүй зүйл гэдгийг ойлгож эхэлсэн. Учир нь гэр бүлийнхэн маань хинэн ч энэ үед гэртээ ирэх ёсгүй. Эцэг их маань нэм гарагийн орой хүртэл гэртээ ирэхгүй. Харин ах маань бэм гарагийн орой хүртэл гэртээ байхгүй. Тиймээс энэ дуу чимээ зүгээр нэг санамсаргүй зүйл биш гэдгийг ойлгох тэр мөчөд зүрх маань хүчтэй цохилж эхэллээ. Би шууд орноосоо босч цонхоор гадагш харсан ч харанхуугаас болж юу ч тод харагдахгүй. Зөвхөн гараашийн халга онгойсон байгаа л бүдэг бадаг харагдаж байсан. Би юу ч бодлохгүйгээр шүүгэнээсээ багтаа хэрэглэж байсан бейсболын цохиураа гаргаж ирээд гартаа хатхан ааж маар шатаар доош бууж байхдаа өөрийгөө тайвшруулах гэж магадгүй аав ээж буцаад ирсэн байх. Магадгүй ах төлөвлөгөөгөө өөрчилсөн байх. Эсвэл бүр хагалга өөрөө гацаж онгойсон байх гэж өөртөө хэлж байсан ч дотроо энэ бүх тайлбарууд худлаа гэдгийг мэдэрч байсан. Намайг шатны доод хэсэг дээрээ дэргэх гэж байтал байшингийн нөгөө талаас маш сул бараг шивнээ шиг чимээ сонсогдов. Анхааралтай сонсоод үзэхэд дор хаяж хоёр хүн хоорондоо ярьж байгаа гэдг нь тодорхой байлаа. Тэдний хоорондоо юу ярьж байгааг нь сонсож чадахгүй ч хүмүүс хоорондоо шивнэлдээд байгаа гэдг нь тодорхой байсан. Тэр мөчтөл би энэ бол зүгээр нэг буруу ойлголт биш. Харин хэн нэгэн манай гэрт нэвтэрсэн байна гэдгийг бүрэн ойлгосон юм. Би шууд уцаа гаргаж ирэн 911 руу залгаад хаягаа шивнийг хийлж байшиндаа хулгайж орсон гэж мэдэгдээд операторын зааврын дагуу уцаа таслахгүйгээр халаасандаа хийсэн ч цагдаа нарыг очтол байрандаа хөдлөхгүй байж байгаарэ гэсэн зөвлөгөөг нь үлтон дотроос минь тайлбарлашгүй өөр нэг хүч намайг зүгээр суух биш ямар нэг зүйл хийх ёстой мэтээр хатгаж байлаа. Би коридороор аажмаар урагшлан цохиураа чанга гатгсан хിവэр эцэг эхийнхээ унтлагын өрөөнд ойртох тусам шүүгээ онгоох юмс хөдөлж байгаа чимээ тодорч байв. Тэд ямар нэгэн үн цэнтэй зүйл хайж байгаа гэдг нь ойлгомжтой. Би нэг гүнзгий амьсгаа аваад магадгүй амьдралынхаа хамгийн буруу шийдвэрийг гаргах гэж байгаагаа мэдж байсан ч зогсож чадаагүй. Би гинтэл чангаар орилон хаалгыг онгоолгоод ороход өрөөнд дотор хоёр эрэгтэй ээжийн минь шүүгээг ухаж байсан бөгөөд тэд намайг орж ирсэнд цочирдон гэрт хинч байхгүй гэж итгэж байсан гэдг нь илт харагдаж байлаа. Тэр мөчид би зориг орж надтай арай ойрхон байсан нэг залуугийнх нь хөл рүү цохиураараа савж орхилоо. Энэ үед өнөөх залуу ойрлоод хэд тоглон цааш алхаад газар унсан. Гэхдээ дараагийн мөчид нөгөөх нь над руу шууд дайрч намайг мөрөөрөө түлхөн бид хоёул газар хүчтэй унав. Дараа нь тэр миний дээрээс даран цохиурыг минь булан авч хүзүүг минь боож эхлэхэд би түүнийг надаас хав илүү хүчтэй гэдгийг шууд мэдэрсэн. Амьсгал минь давчтаж амьд үлдэх гэж тэмцэж байтал нөгөөх нь над руу мүлхэн ирж байгаа нь харагдлаа. Гартаа хутга барьчихсан. Тэр мөчтөл би алдаа гаргасан гэдгээ бүрэн ойлгосон юм. Би баатар болох гэж оролдоод энэ нь амьдралын минь сүүлийн мөчүүд болж байна. Би үнэхээр л үхэх гэж байгаа юм байна гэж бодох тэр үед хэрвээ ээж маань намайг ийм байдалтай олох юм бол ямар их шаналх болоо гэж бодхоос өөр зүйл толгойд орж ирээгүй. Гэтэл гинтэл асаас цагдаагийн машин дуугарч эхлэхэд бүх зүйл гинэт өөрчлөгдөж дараагийн санаж байгаа зүйл минь бол нөгөө хүн цохиураар миний толгой руу саваад бүх зүйл харанхуй болж хувирсан тэр мөч байлаа. Намайг ухаан орох үед цагдаагийн офицер намайг сэгсэрч зүгээрөө гэж асууж байсан. Ухаан орсныхоо дараа өрөөх тойруулан харахад арын хаалга онгорхой. Тэр хүмүүс цагдаа ирж байгааг сонсоод зугтсан гэдг нь тодорхой байлаа. Энэ үед миний толгой хүчтэй өвдөж байсан ч амьд ухаантай байгаагаа мэдрэх тэр мөчөд би амьд үлдсэндээ итгэж чадаагүй. Дараа нь болсон бүх зүйл цагдаа нар, мэдүүлэг, эцэг эхийн маань санаа зовнил, хамгаалалтын систем суйрлуулалт гээд маш олон зүйлс араараасаа болсон. Гэхдээ хамгийн аимшигтай хэсэг нь дараа нь ойлгогдсон юм. Тэр хүмүүс манайх руу нэвтрэх үед бүх хаалганууд маань төгжээтэй байсан. Гаражийг онгойлгох ганц арга нь машин доторх удирдлага. Би машиныхаа хаалгыг хизээж түгждэггүй байлаа. Тэгэхээр тэр хүмүүс үүнийг мэдэж байж, тэд эцэг их маань гэртээ байхгүй, ах маань хотод байхгүй гэдгийг ч мэдэж байсан. Тэд гэрээ маань дотоод зохион байгуулалтыг ч бас мэдэж байж. Өөрөөр хэлбэл тэд зүгээр нэг танихгүй хүмүүс биш. Тэр хүмүүс хизээж олдоогүй. Гэхдээ тэр шөнө надад нэг зүйлийг маш тодор ойлгуулсан. Тэр мөчөөс өмнөх миний амьдрал, тэр мөчөөс хойших миний амьдрал хоорондоо маш их ялгаатай болсон. Намайг ойролцоогоор 15 настай байхад 2008 оны үеэр нэг орой эцэг их маань казино орохоор явж гэртээ зөвхөн би болон манай нохоо Аби хоёр үлдсэн юм. Шөнө айл хэдийн 11 цаг өнгөрчихсөн би өрөөндөө компьютер дээрээ суун найзуудтайгаа чатлангаа бичлэг үзэж байлаа. Ердийн л нэг 50 орой. Тухайн үед бүхэл зүйл хэвэн ямар ч аюулгүй санаа зовох зүйл огт байхгүй мэт санагдаж байв.
Гэтэл намайг найзуудтайгаа чадлаад сууж байтал гэнэт Аби зочны өрөөнөөс чангаар зогсолтгүйгээр хуцаж эхэлсэн. Эхэндээ би үүнийг нь эцэг их маань ирж байгаа байх л гэж бодоод анхаарал хандуулахгүйгээр хаалга онгоох чимээ сонсогдохыг хүлээн хэсэг суулаа. Гэтэл юу ч дуурсангүй. Харин нохооны маань хуцах нь улам шир үсч, улам чангарч тасралтгүй үргэлжилсээр яг л ямар нэг зүйл байшингийн эргэн тойронд байгаа мэт. Ингээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа би эцэст нь ширээнээсээ босож юу болоод байгааг шалгахаар шийдэн зочны өрөө рүү алхах үед Аби цонхны өмнө зогсоод гадагш ширтэн тасралтгүй хуцаж яг л надад харагдахгүй байгаа ямар нэг зүйл рүү хамаг анхаарлаа төвлөрүүлсэн мэт харагдаж байв. Би юу болоод байгаа гайхан түүн рүү дөхөж очиод болгоомжтойгоор цонхоор гадагш харахад ямар ч хүн, ямар ч хөдөлгөөн, ямар ч машин харагдсангүй. Тэгээд бүр манай машинуудын нэг л гадаа зогсоолд байгаагаас нь харахад эцэг их маань хараахан ирээгүй гэдг нь тодорхой байлаа. Тэр мөчид би өөрийгөө тайвшруулахыг оролдон магадгүй хөршийн машин эсвэл ямар нэг амтан энэ хаваар яваад өнгөрсөн байх гэж бодоод өрөөндөө буцаж орсон ч нэг л эвгүй мэдрэмж яг л хэн нэгэн надтай ойрхон байгаа мэт тийм мэдрэмж төрсөөр байлаа. Гэтэл удалгүй зочны өрөөний хаалганы орчимд маш сулхан, бараг анзаарагдахгүй шахам юм тогшоод эсвэл шажигнуулаад байгаа мэт чимээ гархан тэр. Энэ үед би дахин цонх руу ойртож очин гадагш харахад дахиад л юуж харагдсангүй. Гэхдээ тэр үед би хаалганыхаа дурангаар гадагш харахыг хүссэнгүй. Хэрвээ хаалганы нөгөө талд хэн нэгэн нүрээ хаалга руу ойртуулад над руу ширтэж байвал яах вэ гэсэн бодол айц төрүүлж байв. Би урд хаалгаа сайн төгцсөн эсгээ 2-3 удаа шаалгаад дараа нь өрөө рүүгээ буцаад орох гэж байтал энэ удаад гинэт байшингийн хажуу талын хаалган дээр илүү тод, илүү чангаар тогших чимээ гарав. Энэ бүхэн надад бүр ч илүү аимшигтай санагдаж хэрвээ энэ ээж аав биш бол яах вэ? Хэрвээ тэнд нэг хүн биш олон хүн байвал яах вэ? Хэрвээ тэд дотгош орж ирэх гэж оролдвол яах вэ гэсэн бодлууд нэгэн зэрэг толгойд орж ирэн амьсгал минь давчтаад эхэлсэн. Гэтэл удалгүй дараагийн мөчөд подвалын хаалганы байруул хөдлөөд эхлэв. Манай подвалын хаалга байшинг тойрч арын хашаагаар ороод шатан доогуур шургаж орж байж хүрдэг. Санамсаргүйгээр хэн нэгэн олох бараг л боломжгүй тийм газар байрладаг байлаа. Тэгэхээр тэр хүн яг хаана юу байгаа гэдгийг мэдэж байгаа гэдг нь тодорхой байв. Энэ үед Аби бүр яг л галзуурсан мэт хуцаж өрөөнөөс өрөө рүү гүн өөр чиглэл рүү анхаарлаа хандуулж яг л байшин бүхэлдээ хүмүүсээр хүрээлэгдсэн мэт аашилж тэр байдал нь намайг улам айдас давтуулж байлаа. Манай байшингийн гадаа илүү олон хүн байж магадгүй юм байна гэсэн бодол маань бодит мэт санагдаж эхэлсэн. Гэтэл подвалын зүгээс гарч исэн чимээ гинэт намжив. Тэр нам гүн байдал хэдхэн секунд үргэлжилсэн ч надад маш удаан тэсвэрлэхийн аргагүй мэт санагдаж байлаа. Би бараг амьсгалахаа хүртэл мартан яхаа мэдгүй зогсож байтал гэнэт Аби шатаар доош гүйж урд өмнө нь хизээж гаргаж байгаагүй гүн занл хийлэл дүүрэн архирах дуу гаргаж эхэлсэн. Аби бол ер нь маш дүлгүүн тайван нохой байсан ч тэр мөчөд түүнийг гаргаж байсан дуу нь яг л ямар нэг маш аюултай зүйлтэй нүүр тулсан мэт намайг хамгаалах гэж оролдож байгаа мэт сонсогдож байлаа. Энэ бүх нөхцөл байдал намайг бүр мөсөн хөшөөж хөдөлж чадахгүй болгосон. Үүнээс хэдэн хормын дараа гинэт Аби хуцаа зогсов. Тэр нам гүн байдал өмнөхөөсөө ч илүү аимшигтай санагдаж би бүр айцаа барьж дийлэхгүй болсон тул Абиг дээш нь дуудан гаргаж ирээд подвал руу ордог хаалгыг түгжин уцаа гарган эцэг эхийнхээ өрөөнд орж шүүгэн дотор нь нуугдаад тэнд хадгалдаг байсан бууных нь ойролцоо сууж 911 руу залгах гэж оролдсон ч гар минь чичрээд уцаач барьж чадахгүй байв. Энэ мөчөд гинэт урт хаалга онгоох чимээ гарч Аби шүүгийн дотроос өвсрэн гадагш гүйж гарлаа. Би энэ үед бараг хашгирах шахав. Гараараа амаа дараад дотроо бүх зүйл ингээд дууслаа гэж бодсон. Гэтэл харин дараагийн агшинд аз уулж ээж аавын маань хоолой сонсогдлоо. Энэ үед л бүх бие минь суларч хөдлөхтэйгөө болсон. Би тэдэнд болсон бүхнийг дэлгэрэнгүй ярьж өгөв. Аав маань байшин доторхыг бас гаднахыг бүхэлдэн шалгасан ч ямар ч хүн ямар ч уул мөр олдоогүй. Тэр шөнө би орондоо ороод унтахаар хэвдсэн ч нүдэн айнах бүрт хаалганы нөгөө талд хэн нэгэн зогсож байгаа мэт мэдрэмж төрөөд огт унтаж чадаагүй. Үүнээс хойш хаалга тогших чимээ гарах бүрт би өөрийн мэдлгүй орон доогоороо ороод нуугдчихдаг зуршилтай болсон байлаа. Нэлээд хугацааны туршид энэ айдсаасаа салж чадаагүй. Тэр бүх чимээ, тэр хаалганууд онгойлгох оролдлого, тэр байшинг тойрон явж байсан хүн. Гэхдээ одоо хүртэл намайг хамгийн их айлгадаг бодол бол хэрвээ тэр шөнө тэр дотгош орж чадсан бол яах байсан бол? Хэрвээ Аби түүнийг зогсоогоогүй бол яах байсан бэ? Хэрвээ би ганцаараа харанхуй байшинд түүнтэй хамт байсан бол тэр шөнө надад юу болох байсан бол? Нэг ойлгомжтой зүйл бол тэр хүн аав ээж хоёрыг эрэхтэй зэрэгцээд зүхтаад явчихсан. Түүнийг яг юу төлөвлөж байсныг би одоо хүртэл мэдэхгүй.
Энэ тухай бодох бүрт өнөөдрийг хүртэл тухгүй мэдрэмж төрдөг хэвээрээ л байгаа. За энэ удаагийн Reddit дээрх эвгүй түүхүүд бичлэг маань энэ түрээ дуусж байна. Та бүхэн маань бас гэртээ ганцаараа байхдаа ийм эвгүй зүйлүүдтэй таарч исэн болвол доор сэтгэл хэсэгт үлдээж надтай бас бусадтайгаа хуваалцаарай. Бас миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонгон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг өгөх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.